За та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. Шинжлэх ухаан таны мэдхүйн судлагдсан болонгийн энэ оны ууган дугаар инхүү эхлэж байна. Энэ оны анхны дугаарт их хүндтэй сайхан зочныг урьж оролцуулж байна. Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, шинжлэх ухааны доктор, профессор, төрийн шагналт шинжлэх ухааны гавьяат ажилтан иргэдэл академич маань бидний урилгаар хүрэлцэн ирлээ. Танд бидний урилгыг хүлээн авч ирсэнд талархал дэвшүүлье. Тэгээ саяхан одоо шинэ он гарлаа. Бас одоо шинэ оны мэндийг танд хүргэе. Сайхан өвлөж байна уу? Сайхан дөө, тарган сайхан өвлөж байна. Сайхан. За оны өмнө ажил ихтэй байх шиг байлаа. Өнгөрсөн он бол их түүхэн байсан. Монголын одоо шинжлэх ухааны байгууллагуудын тэгш дүүрэн ойнууд олон сайхан тохиолдол судручгийн үрэлэнгийн 100 жилийн шинжлэх ухааны академийн 60 жилийн боллоо нэлээд ачаалттай байх шиг байсан. Тэгэхээр энэ он мэндийг танд дахин одоо хүргэж байна. Энэ ойтой холбогдуулаад таныг энэ дараагийн 60 жил, дараагийн 100 жилийн эхлэл болсон энэ өдөр таныг эрдэмтдтэй мөн одоо манай үзэгчдэд хандаж мэдчилгээ дэвшүүлнэ гэж урьж байна. За ингээд Монгол улсад орчин үеийн шинжлэх ухааны тогтолцоо бий болж хөгжсөний 101 дэх жилийн эхэн дээр танай хамт олон урьж ярилцлаганд оруулж байгаад их баяртай байна. Тэгээ энэ баярт өдрийг тохиолдуулаад Монгол улсын шинжлэх ухааны салбарт ажиллаж байгаа үе үеийн эрдэмтдийн судлаачид, залуу судлаачид бүх хүмүүст 101 дэх жилийн он баярын мэндийг дэвшүүлье. Тэгэхээр шинжлэх ухааны шинэ 100 Монголд эхэлж байна. Та сая хэллээ. Шинжлэх ухааны академийн шинэ 60 бас эхэлж байна. Тэгэхээр энэ гараа сайн бол барай сайн байдаг. Учир одоо манай салбарынхан маань энэ их ойнуудынхаа энэ 101 дэх 60 дахь шинэ 60-ныхаа гараандаар бас ажил бүтээлийн өндөр амжилтаар хөдөлмөрлөөд эхлээд явах байхаа гэж ингэж найдаж байгаагаа бас та бүхэнд хэлье. Тэгээд шинжлэх ухааны академид 76 онд орлоо. 76 онд нэмлэг нь ажилд өдний хүртэл байх чинь бараг 45 6 жил болчихж байна, тийм ээ. Тэгж бол 46 дахь жилдээ л ороод. Ерөөсөө ингэ яваад байдаг. Тэгээд хамгийн сонирхолтой нь бол энүүнээс өмнө одоо дээд сургуулийг тооцох юм бол бараг 50 жил болчихж штэ. Тэгээд дээд сургуульд явахдаа бол шинжлэх ухааны академийн нэр дээр томилогдож явсан байдаг. За энэ дараагийн энэ насан турштай шинжлэх ухаан зүтгэх энүүний үе таалган энэ томилогд байсан болов уу гэж би бодож энэ ямар учиртай ийм томилогд байсан юм бэ? Сонин дурсамж байгаа гэж бодож байна. Тэгэхээр тэр үед тэр чи 10 жилийн сургууль байлаа тийм ээ. 10 жил төгссөн хүүхдүүдээс одоо нэлээд гайгүй сурлагатайг энэ гадаадад оюутан болгоо явуулцдаг. Гадаадад явуулахдаа бол одоо төрийн байгууллагууд, одооныхоор бол төрийн захиргааны төв байгууллагууд захиалгаар, тэдний захиалгаар явна. Тэгээд ерөөсөө оюутан болвол одоо гадаадад хэлний бэлтгэлд явдаг эсвэл сургуульд ордог юм уу тэд шууд л нэг яам эсвэл одоо шинжлэх ухааны актив шиг ийм байгууллага харьяаныхан болоо явчихдаг. Тэгээд зүүн амралтаар ирээд бүртгүүлэн зуны ажилд оролцсон ерөөсөө л ингээл тэр байгууллага тэр системд явсаар байгаа л төгсөөд ирдэг. Эрэгтэй зэрэг шууд тэр байгууллагад ажилд авна. Тэгэхээр энэ бол нөгөө боловсон хүчний бодлого гэдэг юм төлөвлөж, алсаас нь төлөвлөөд авч явдаг л тийм л бүхэл бүтэн тогтолцоо байсны шинжилтэй. Одоо жишээлбэл эрдэнтийг байгуулна гэхэд эрдэнтийг байгуулахаас 6-7 жилийн өмнө уул уурхай инженерүүд хойш нь Оросд сургуульд явуулцдаг. Төгсөөд ирэхэд эрдэнэт ашиглаж идэг л ийм л тогтолцоо яваад байсан. Ийм учраас тэр социализмын сүүлийн ялангуяа одоо энэ социализмын 70-аад оны дунд, 80-аад оны дунд хүртэлх энэ үед бол улсын хөгжил бол их хурдан явсан шүү дээ. Тэр бол нөгөө хүний нөөцөө төлөвлөгөөтэй бэлдээд тэрэндээ таарсан үйлдвэр аж ахуйгаа байгуулаа явсан толботой юм шиг байгаа юм. Одоо бол тогтолцоо бол өөр болсон. Бидний үед бол ингээд оюутан бол төлбөр гэж байхгүй стипend авна. Стипend аваа тэр бол амьдралд
оюутны амьдрал бүрэн хүрэлцээтэй. За тэгээд суралцж байх хугацаанд 2 удаа улсаас хувцсны мөнгө гэж өгнө. Одоо 1500 төгрөг анх явахд өгнө. Тэрүүгээр хувцсанраа авч одоо гадаадд сурах бэлтгэлээ хангам. Тэр үе 1500 төгрөг бол яг одооны нэг 3000 орчим долларын датил байсан баг. Чадлын хувьд тэгээ худалдаа авах чадлаа. Тэгээд энэ анхлаас нь тэгээд нэг эзэнтэй тэр эзэнтэй байна гэдэг чинь угаасаа зоригтой болгочдөг. Зоригтой болно гэдэг чинь юм сурахтаа хүртэл сурлага хөтөлбөрийнхаа тэр бүх юмд хариуцлагатай хандаал ингээл явагддаг юм байна л да. Одоо бол хэрэгтэй. Төгсөхөд бол одоо ажлын байр бэлэн юу хийх зорилго нь тодорхой. Тэгэхээр та яг шууд 10 дугаар төгсөд явсан юм уу? Эсвэл энэ дээд сургуульд орж агаад нэгдүгээр курсээс дамжиж явсан юм уу? 10 төгсөөд явсан. 10 төгсөөд одоо Эрхэм их сургуульд орос хэлний бэлтгэл ангид нэг жил сууж орос хэл үзээл. Тэгэл 5 жил сураад үндсэндээ орос чинь тэр үе одоо зөвлөлт холбоот улсад 6 жил болоод ирж байгаа юм л да. Ирээд шууд ажилд орно. За тэр үед шинжлэх ухааны академийн хүрээлэн ажилд орно гэдэг бол үндсэндээ нэр төрийн хэрэг байсан. Ягаад гэвэл хүн болгоод ийш орох хүсэл эрмэлзэлтэй. Тэнд чинь одоо Цэндийн Дамдын сүрэн, Бямбын Эренчин, Шадууны Лувсан бандан гээл домог улсууд ажилдаг. Одоо 70-аад оны дунд үеэр чинь. Тэгэл одоо нэг л тим хүнийг л ажуугаас нь хардаг. Одоо тим хүний замнсан замналаар явах санаатай ингээл хүн болгоод ажилд орохыг боддог. Нэгдүгээрт, хоёрдугаарт шинжлэх ухааны академийн хүрээлэнд ажилд анхаарахад цалин болвол одоо тэр үеийн нэг яамны орлого сайдын хэмжээний өндөр цалинтай, хаач байгаагүй өндөр цалинтай тэгж ордог байсан. Тэгэхээр бол тэр лүү болвол нэлээ одоо сайн сурсан, за захиалгаар сурсан, сайн сурсан тэгээд бас нэг ирээдүйтэй болов гэсэн хүнээ шилж сонгож авдаг ийм тогтцсон ийм үе байсан л да. 10 дугаар анги хаан төгслөө. 10 дугаар анги Говьолтой аймгийн Алтай хотод 10 дугаар анги төгссөн. Тэр үеч Говьолтой аймгийн хэмжээд ерөөсө ганцхан 10 жилийн сургуультай л байсан. Ер нь 10 төгсөөд дээд сургуульд орно гэдэг бол тэр үед ховор зүйл байсан баг. Нийт төгсөгчдийн нэг 20-30% л одоо дээд сургуульд ордог байсан байхаа да. За тийм ээ. Ер нь нэг л 30 хүртэл хувь нь л тийм л байсан. Дээд сургуульд орж ирсэн яг үнэ. Тийм байсан. За тэгээд одоо 10 дугаар ангид одоо мундаг одоо цаорхоо хөвгт байж. Тийм учраас одоо ингээд шинжлэх ухааны академийн нэр дээр сургуульд явуулах боломжтой хүүхдүүдийн тоонд одоо бас дансанд орж байсан байна. За ингээд сургууль төгсрээд академид ажилласан химийн хүрээлэн, физикийн хүрээлэнд ажиллаж байгаа. Тэр үчи бол одоо химийн хүрээлэн бий дагаад гарцсан. Химийн хүрээлэн гэж байсан. Тэгээ химийн хүрээлэнд ажилд ороод эрдэм шилгээр дадлага жигшээжилтэн гэдэг орон тоондоор ороод л. Тэгээд одоо тэр чинь сектор гэдэг дотор бүтцэн бол секторуудаас тогтно хүрээлэн. Би бол тэр биохимийн секторт угаасаа биохимч төгссөн. Манай сектор эрхлэгч Бадгаа гэж их мундаг хүн байсан л да. Одоо активч Бадгаа гэхээр их олон хүн таньдаг юм аа. Тэгээд тэр хүний одоо удирдлаганд ажилд орсон. Тэгээ 90 бодоод байхад би энэ альт сургуульд байсан. Дандаа их сайн багштай таарч ирсэн баг. Оросд байхад одоо Калиман гэж одоо манай техник эрхлэгч мундаг эрдэмтэн байсан. Тэр хүний удирдлагаар одоо гэж оюутан байхдаа эрдмийн судалгааны ажил хийгэж яваал. Тэгээд дараа нь аспирантурт сураад одоогийнхоор бол докторантур штэ. Германд хүн бүлдийн нэрвжлэх сургуульд очиод Самуэль Мити Арпопорт гэдэг алдартай эрдэмтний шав болж өтсөн. Тэр бол ер нь биохимиэрэн бол дэлхийн л одоо ихний хэдэн эрдэмтний нэг байсан байлээ л да өтсөн нь бол мэдж байгаа. Тэгээ төгсөж ирээд Бадгаа гэдэг мундаг эрдэмтэн мундаг одоо тохоор менежер юм да. Мундаг менежерийн удирдлаганд ороод явцсан. Тэгээд ер нь бол сайн багштай учрах тавилантай хүн л гэж өөрийгөө би ер нь бодоод байдیں۔ Яг энэ бас нэг нийгэм солигдоод нэг улс төрийн шуургын янз юмнууд ойлгосод тэртээгүй болдог юм чинь. Энэ дунд тэсэж үлдсэн яг өөрийнхөө зарчмаа бариад, бодлогоо бариад үлдсэн цөөхөн газруудын нэг нараа байгууллагын нэг баг тийм ээ. Академи гэж ингэж хараад байдаг да. За би түрүү чигээ үргэлжлүүлээд дахиад нэг юм зүгээр сонирхоод асуугаад тгий. Тэгээд та хизээ шинжлэх ухааны академийн тэргүүлэгчдийн газарт орсон. Би ч одоо химийн хүрээлэнд 25 жил ажиллаа л. Яг 25 дахь жилийн дуусч яхад л
шинжлэх ухааны активын тэргүүлэгчдийн газар ирсэн. Тэгээд тэнд байж байгаа юу яасан байгаа юм? Яг ингээ шатараалаа дэшиг тодорхой ажил яасан Эрдэнэт нарийн бичгийн дарга болсон. Тэр чинь бас 4 жил хугацаатай. Тэгээд дахиад 4 жил одоо удираа сонгогдсон байгаа. Дараад нь тэргүүн дэд ерөнхийлөгч болсон 4 жил. Тэгээд мэдээ дахиад нөгөө сонгогдсон. Одоо бол шинжлэх ухааны активын ерөнхийлөгчийн 4 жилийн албагаа дахиад сонгогдож байна. Тэгэхээр энэ Эрдэнэт нарийн бичгийн дарга тэргүүн дэд ерөнхийлөгч шинжлэх ухааны активын ерөнхийлөгч энэ бүхэнд бол та бол үнэхээр бэлтгэдээд сайн ажилласан учраас дандаа хугацаа сунгаад ингээ яваад ирж штэ. За энэ одоо яг хүчин зүйл нь одоо яг юу юм бэ? Товчхон тодорхойлоо хэлэхэд. Энэ бол хэлэхэд нэлээ би бол одоо хэлж чадахгүй л дээ. Тэгэхдээ яг хуу одоо хүрээлэнд ажиллана гэдэг бол томилтоор ажиллаждаг. Тэр бол томилогдол явсаар байгаа л биш. Хүрээлэнгийн Эрдэнэт нарийн бичиг хийж байгаад активд очихдоо би чинь Эрдэнэт нарийн бичгийн дараагаар сонгогдоод очоогүй шүү дээ. Салбарын хариуцсан Эрдэнэт нарийн бичгийн дараагаар томилогдож очоод хэдэн сар ажиллаж байгаа. Тэгээд актив Эрдэнэт нарийн бичгийн дараагийн сонгуульд ороод л ингээл сонгогдоо явцсан. Юу дадлага шижүүлснээс хойш ингээл бүх шатаар л ажилласан. Гэхдээ нэг хурдан шат алгаслаа. Тэр нөгөө яадаг замаар яваагүй л дээ. Бүх шатаар л ингэж явсаар байгаа л. Ингээл энэ ажлуудыг хийгээд байгаа. Энийг бол би юу гэж бодож байна гэхээр залуучууд одоо үлдэрхтэй юм аа. Яг өөрийнхөө амьдралын зорилго өөрийнхөө хийж чадах авиас билеттэй таарсан нэг тийм хүний хувь тавилан байна шүү дээ. Тэрийг олж харсан бол одоо тууштай байх хэрэгтэй юм аа гэдгийг нэг үлгэр гэж ингэж бодож байна. Яг энэ тухай хувийн амьдралтай гэх юм бол холбоотой юмыг асуугаад байсан бол та нар Эрдэнэт бол их даруухан улсууд ер нь өөрийнхөө тухай төдийлөн яриад байдаггүй. Ялангуяа одоо та бол дандаа одоо тэр болгон өөрийнхөө тухай ярьж байгаа нэг анзааргадгүй тиймээс тодруулж асуусан. За энэ үний цаана бол ялангуяа одоо Эрдэнэт хэмжээний ажил бол хүнд шантармаар тийм ажил хажууд нь бол том бизнес хийх санаанууд боломжууд зөндөө харагдаад байхад тэр бүхнийг үл тоож зөвхөн энэ үнийхээ төлөө явна, өөрийнхөө итгэл үнэмшлийн төлөө явна гэдэг бол ховор зүйл юм а гэж ингэж бодож байна. За ингээд үндсэн сэтгэлөөгөө оръё. Тэгээ өмнө бол одоо шинжлэх ухааны активын 60 жилийн хүнд итгэлийн активын чуулган болсон, та илтгэл тавьсан. Тэгэхээр ерөөсөө эндээс ингээ базаад илтгэлийг сонсоход их сайхан илтгэл байна лээ. Ингээ өмнөх 100 жилээ дүгнээд одоо байгаа байдлаа хэлээд ирээдүйн одоо зорилгоо тодорхойлсон хүнд итгэлийн чуулганд сайхан илтгэл тавьж ирсэн. За эндээс би одоо танаас тодруулж асуух гэж байгаа юм бол за яг өнгөрсөн юмыг одоо бид нар нэлээд сайн мэдж ярьж байна. Яг одоогийн төвшөнд шинжлэх ухааны актив ямар бүтэц бүрэлдэхүүнтэй, ямар хүч нөөцтэй болсон хүчний боломжтой ажиллаж байна вэ? Тийм тэгэхээр бол яг ер нь таасаа залуучуудад их чухал үг хэллээ. Хүн зоригтой, тэр зоригтой үнэж тэгээд хийж чаддаг ажлаа хийгээ явах бол доктортой хурд хугацаанд харьцангуй амжилттай ажиллах үндсэн нөхцөл яхааргүй мөн юм шиг байна. Шинжлэх ухааны тогтолцооны үед Монголд одоо 100 жил доктортой бас ажиллаад ирсэн энэ тогтолцоо. Энэ 100 жилийн гол бололт нь юу вэ гэдгийг бол сая таны дурдсан ихтгэлд юу боловчхон хэлсэн л дээ. Нэгдүгээрт энэ бол бид нар өнөөдөр дэлхийн олон орнд түгээмэл байдаг шинжлэх ухааны тогтолцоотой болцсон. Шинжлэх ухааны тогтолцоог бүрдүүлж байгаа хоёр гол элемент нь одоо манайд нэг нь бол эрдэмшилгээний хүрээлэнгүүд зөвлөсөн активаар толгойцсон тогтолцоо, нөгөөх нь их сургуулиуд. Хоёр баг нь одоо энэ дэлхийд л байдаг хоёр баг нь. Гурав дахь баг нь бол манай тарин нэлээд хоцорч яваа. Энэ бол үйлдвэрлэл бизнесийн салбарын шинжлэх ухаан. Энэнийг бол одоо эх зууны эхний жилүүдийн зорилт бол үйлдвэрлэл бизнесийн салбарыг шинжлэх ухаан, инновацийн хөгжилд ашиглах асуудал байгаа. Ийм тогтолцоотой болсон нэг давуу талтай. Хоёрдугаар тогтолцоо харьцангуй зөв дэлхийн жишгээр олон улсын жишгээр бий болсон учраас энэ тогтолцоонд ажиллаж байгаа хүний нөөц бас л дэлхийн дундаж өвсөнд бэлтгэгдсэн. Хүний тоо цөөхөн боловч одоо чадвархын хувьд дэлхийн дундад төвшний хүний нөөцтэй болсон байгаа юм.
Тэгэхээр энэ юу хэлж яах нөхтэй зэрэг шинжлэх ухааны шинэ салбарыг хөгжүүлэх. За хэрэгцээтэй уртын уг салбаруудаар доктортой ажиллахад хүний нөөцийн хувьд бол онцгийн хүндрэл алга. Гагцхүү хүний нөөцийн тоог нэмэгдүүлэх гэдэг нэг том асуудал байдаг. Өнөөдөр Монгол улсад 1 сая хүнд ногддог эрдэмтдийн ажилтны тоогоор бид нар за Аз төвийн дунджаас 3 дахин доогуур байгаа. Шинжлэх ухааны технологийн талаар баримтлах бодлогод одоо энэ баримталж байгаа бодлогод 2025 он гэхэд одоо бүтэн цагаар ажилладаг эрдэмтдийн ажилтны тоо 3000 болгоно гэсэн зорилт тавигдсан байгаа. Тэгэхээр 3000 болгоо тавьчих юм бол бид нар ерөнхийд дэлхийн дундаж ойртсон хүний нөөцийн сая хүнд ногдох судлаачдын тоогоор дэлхийн дундаж ойртсон чадваргүй үед бол угаасаа одоо дэлхийн дундажд хүрсэн судлаачдтай энэ тогтолцоо бол илүү их тэмцэрч талтай. Энэ бол бас одоо энэ 100 жилийн гол бололт. За нөгөө нэг гол бололт бол энэ 100 жилд манайх өөрийнхөө улсын хөгжлийн тэргүүлэх салбаруудаа шинжлэх ухааны нэлээд томоохон баазуудтай болчихсон. Би одоо хамгийн түрүүнд хөдөө аж ахуйн салбарыг нэрлэмээр байгаа. Тэгэхээр Монгол улсын хөдөө аж ахуйн салбарт бий болсон шинэ үйлдвэрийн мал одоо үйлдвэрийн хэсэг ч юм уу шинэ үйлдвэрүүд за малын тэжээлийн ургамал одоо улаан буудаан эсвэл одоо хүнс тэжээлийн тариалан энэний бүх технологиуд энэ хөрс боловсруулахаас эхлээд ургуулга хургах бүх технологиуд бол үндсэндээ Монгол эрдэмтэн мэргэжилтний хүчээр бий болсон. За ялангуяа одоо улаан буудаан Монголд одоо хамгийн төгссөн сортуудыг бас Монгол эрдэмтэд гаргаад авцсан. Энэ салбар бол шинжлэх ухааны мундаг баазтай. Одоо энэнийг бүрэн дүүрэн ашиглах тухай асуудал яригдахаас биш. Их бааз шинээр бий болох асуудал бол яригдахааргүй болсон. Ангаах ухааны салбар байж байна. Ялгааг одоо ангаах ухааны шинэ арга зүй, шинэ нэлийн хэсэг хэмжээний шинэ багжууд өөрсдөө бүтээгээд одоо ажилтдаг юм чадвартай болсон. Ийм байх жишээтэй энэ салбаруудаа бол шинжлэх ухаанаа хөгжүүлсэн. За суур шинжлэх ухаан гэж байна. За суур шинжлэх ухааны ажлын гол хэсгийг бол шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүд угаасаа гүйцэтгэдэг дэлхийн жишгтэй. Манайх бол тэр замаар яваад ирсэн. За суур шинжлэх ухааны сүүлийн жилүүдэд дэлхий дээр суур шинжлэх ухаанд тавьж байгаа анхаарал яхан суларч байна гэж үзээд яг бизнесийн байгууллагууд шинжлэх ухаанд хүчтэй ороод ирэх байгаа зэрэг шууд одоо боловсруулалтын ажил шууд одоо инновац шууд технологи руу мөнгө хаяад хөгжүүлээ яваад байдаг. Энээс бол суур шинжлэх ухааны нэлээд хоцрох янзтай болж ирсэн учраас энэ 2022 оныг нэгдсэн үндэсний байгууллагаас доктортой хөгжлийн төлөөх суур шинжлэх ухааны жил болгож зарлаж байгаа. Тэгэхээр Монгол улсад суур шинжлэх ухааныг хөгжүүлэх бааз нь бол ингээд академик төвшглээд байж байгаа. Тийм учраас бааз байж тэгэхээр манай засгийн газраас үнэтэй холбогдуулаад бас шийдвэр уриалга гаргах болов уу гэж би харж байгаа. Суур шинжлэх ухааныг хөгжүүлэхийн ач холбогдол нь технологийн хөгжил гэдэг үр дүнгууд суур шинжлэх ухаанаас гарна. Өнөөдөр хийчих маргааш нөгөөдөр нь үйлдвэр нэвтрүүлдэг энэ хэсэг бол салбарын шинжлэх ухаан буюу хэрэглээний шинжлэх ухаанаас гардаг ийм л зөв тогтолтой. Гэхдээ зөв холын манайх чинь одоо 2050 гэсэн алсын хараа гэдэг том хөгжлийн бодлогын баримт бичгтэй болчихлоо шүү дээ. Энэ 30 жилийн бодлогын баримт бичгэд 30 жилийнхэн одоо дундаас хойшх үе бол яхааргүй суур шинжлэх ухаанд зөвшөөрсөн хөгжлийн бодлого гаргаж явахаас аргагүй болчихж байгаа. Тэгэхээр суур шинжлэх ухааныг бол хамгийн харамсалтай нь манай томчууд их хурлын гишүүдээс өксүүлээд гэж хэлье да. Суур шинжлэх ухааныг ерөөсөө цаас хийдэг салбар гэж ойлгодог. Тэр тусмаа одоо манай ард түмний нэлээд хэсэг бол суур шинжлэх ухаан гэдэг бол одоо бясалгаал, бодоол бичээл, ном гаргаал, тайлан гээ ширээн дэ хийдэг л гэж бодоод байгаа юм л да. Мэдээж эхний шатнд тэгж явж байгаа дараа нь бол энэ бол технологид төгсгөл хийх ийм шинжлэх ухаан учраас улс орн болгон суур шинжлэх ухаанд заавал анхаарч хөгжүүлэх ёстой. Энэ суур шинжлэх ухааны бааз байна гэдэг утгаар нэ энэ одоо 100 жилийн бас нэг ололт бол энэ. Энэ гурван том ололт биднэрт байж байна. Энэ бол дэлхийн жишгээр хөгжиж байгаа орн болгонд бас бий болж чадаагүй. Энэ л ололт. Энийг хадгалж явах, дэмжиж хөгжүүлэх асуудал одоо шинэ 100 жилийн бодлого болж тавигдаж таарна. Тэ яг зөв тогтолцооны ил байх л да. Ер нь бол хүндрэлтний бий болгосон энэ ололтууд бол эхлээд тархинд
бүрэлдэж тархинд бий болж байж хот болгоод одоо юу гэдгийг тэр технологийн шинжилгээ чинь гардгийн байгаа үстэй. Тэр одоо тархинд байгаа, тархинд ургаж байгаа, төлөвшөж байгаа, боловсруулж байгаа тэр зүйлийг одоо үнцэнтэй болгох тал дээр бол илүү ажиллах хэрэгтэй байх л да гэж ингэж бодож байна. Тэгээд ер нь одоо саяцвар хэлчлээ. Гэхдээ дахиад тодруулаад асуухад манай шинжлэх ухааны яг өнөөгийн энэ хөгжил, энэ төвшин бүс нутгийн хувьд ТV-ийн хувьд одоо юу гэдгийг дэлхийн хэмжээнд одоо ямар хөө төвшөнд байдаг тийм шалгуур байд юм уу юу? Тий, ер нь бол одоо шинжлэх ухааны үнэлдэг шалгуурууд их олон байна. Дэлхийд байна. За манайх ч гэсэн шалгуур гаргах гал бас үзээд байгаа юм. Тэр дэлхийн аргачлалаар тулгуурлаад. Манайд бол зарим нэг өгөгдөлтэй холбоотой юмнууд их дутуу байдаг учраас яхан гэсэн. За нэгдүгээрт бол одоо улс орныг шинжлэх ухааны одоо үндэсний чадамж гэдэг үзүүлэлтийг харна. Тэр үзүүлэлтэн дээр юу байх вэ гэхтээ зэрэг шинжлэх ухаанд оруулж байгаа санхүүжилт. Энэ дотоодын нийт бүтээгдэхүүний чинь хэдэн байдгийг. Энэ бол гол үзүүлэлт. За түрүүнд би хэллээ. 1 сая хүнд амд ногч байгаа судлаачдын тоон хэд байд. Тэр нь бас гол үзүүлэлт байдаг. Хоёр гол үзүүлэлт нь энэ. Тэгэхээр энэ хоёр гол үзүүлэлтээр бол манайх энэ өнгөрсөн 100 жилд бол ялангуяа энэ өнгөрсөн 100 жилийн сүүлийн 20 жил бол тун хангалтгүй явсан. 1990 онд нийгмийн шилжилтийг гээд эхэлж яхад Монгол улс бол дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 1% шинжлэх ухааныхаа салбарт зардаг байсан. Энэ 1% бол одоо хөгжиж байгаа орны дундаж үзүүлэлт. Яг тэр хэмжээнд байсан 1%. Одоо бол 2020 оны манай яамнаас гаргаж байгаа тооцоогоор бол дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ тэг бүхэл 116%-ийг 116%-ийг зарж яах гэж байна. 20 онд бол тэг бүхэл 112% байсан. Тэгэхээр бол 2012-оос 20 оны хооронд тэг 112-оос дээш нэг гараагүй. Тэгэхээр энэ бол санхүүжилтийн хэмжээ ямар байгааг л харуулдаг байгаа юм. Жишээлбэл манай Монгол улсад нэг хүн шинжлэх ухааны технологийн салбарт зарж байгаа зардлыг хүн амтнаа байгаад үсгэсэн зэрэг үндсэндээ нэг хүнд $4 ногч байгаа. $4 нэг хүнд. Тэр хятад бол нэг хүнд $370 ногч. Тэр хүн 400 ялгаа байна тийм ээ. 376. Ингээд 4 туухаар аач бол бараг 100 дахин их л дээ. Америк бол $1800 ногч. За Америк бол яг топ гэж бид нар орхиж болно. Хятад ийм байгаа. Ер нь шинжлэх ухааны салбарч гэхүү шинжлэх ухааны байгууллагын үйл ажиллагаа бол зүгээр одоо нөгөө хөдөө аж ахуйн үйлдвэрч гэдэг юм энэ салбараас тийсэн ондоо бүх салбарт одоо нэвтсэн бүх салбарын одоо хөгжлийн үндэс болсон ийм онцгой салбар байгаад байна шүү дээ. Та бол бас хэдийн ярилцлаганд хэлсэн байсан шинжлэх ухааны салбар бол одоо төрийн дэмжлэгтэй хөгжих ёстой энэ салбараа. Гэхдээ улс төрөөс хараад ус байх ёстой гэж ингэж хэлсэн. Төрийн дэмжлэг маань сая энэ ярьсан яриатай холбоотой асуух энэ одоо хэр нэмэгдэж байна вэ? Ямар хандлагатай байна вэ? Тий, ер нь бол одоо их ажтайх асуулт байна. Бодоход энэ шинжлэх ухааны салбар гэдэг нэр томьёо хүртэл буруу юм байна. Энэ бол ямар нэг юмны салбар биш. Тий. Энэ бол бүх салбарыг хамарсан одоо жоохон бүдүүлээр хэлэхэд дид бүтц шинжлэх ухаан бол бүх салбарт мэдлэг технологи түгээж идэг дид бүтц байгаа юм. За төрийн хандлага бол үндсэндээ 1991 оноос 2003-4 он хүртэл бол тэр бол иргүүдээ зөндөд орхигдсон. 90 онд манай шинжлэх ухааны салбарт 6,000 хүн ажиллаж исэн болов одоо яг бүтэн цагаар ажилладаг эрдэмтдийн ажилтны тоо бол за хувийн гэрчлэлийг оролцуулаад тооцохдоо 1700 хүн байгаа. 3 гаруй дахин зөрчсөн. Тэр бол нэг 10 гаруй жилдээ зөндөө орхигдсон. За яг хуу цалин өгөх хэмжээний ажилласан гэж бодох юм да. Ингэж явж болохгүй юм байна гэдгийг бол явандаа ойлгосон л да. Тэгээд ер нь миний бодлоор бол 2019 он болов төрөөс шинжлэх ухаанд хандлагаа өөрчлөх талаар зоригтой алхам хийсэн жил гэж бодож байгаа юм. 2019 онд энэ асуудлыг 3 дугаар сард шинжлэх ухааны ажилтны удирдах ажилтны улсын зөвлөгөөн гэж Баатар билэг сайт зохион байгуулж энэ зөвлөгөөн дээр энэ шинжлэх ухааны
салбарт тулгарч байгаа асуудлыг тал талаас нь яриад энэ бол төрийн дэмжлэг бол гарцаагүй нэмэгдэх шаардлагатай гэдэг дүгнэлтэнд хүрсэн. За ингээд 9 сарын сүүлээр шинжлэх ухааны ажилтны улсын анх дугаар их хурлыг хийсэн. За энэ улсын анх дугаар их хурлыг тэр үед ерөнхий сайд байсан Уханагийн хөрөлсөх өөрөө санаачлаад ивэл дөрөв аваад хийсэн. За энэ бол одоо Монгол улсын шинжлэх ухааны хөгжлийн 100 жилийн түүхэнд хийсэн анхны их хурл. Тэгээ их хурл бол их амжилттай болсон. Их хурлаар төрийн 3 өндөрлөг гуруула оролцсон. Тэгээд энэ гуруула нэг юмдаар бол яг тогтсон хандлага зарласан. Өөрөөр хэлбэл шинжлэх ухаанд ханддаг хандлагааг өөрчлөе. Хамгийн нэгдүгээр шинжлэх ухааны санхүүжилтийг нэмэгдүүлье. Улсын ерөнхийлөгч бол одоо 2021 оноос дотоодын нийт бүтээгдэхүүний 1% төрөх зүйтэй гэсэн. За ерөнхий сайд бол 2024 он гэхэд төсвөөс зарж байгаа мөнгөө 4 дахин нэмнэ гэсэн. Гэх мэтлэн эдгээр бүгд ингээд хандлага өөрчлөйгээд тэрнээс хойш бол хандлага өөрчлөх гэж байгаа мэдэгдээд байгаа. Хамгийн сайхан өөр хилээд өнгөрч байгаагүй. Тэгээд 19 онд улсын төсөв хэлцээ 20 оны төсөв хэлцэхэд ерөнхий сайдын асар их дэмжлэгтэйгээр шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн зохицолборын төсвийг 20 оны төсөвд анхудаа суулгах гэсэн. Энэ бол одоо энэ 100 жилийн одоо санхүүжилтийн хөвд бол түүхэн том амжилт байсан. Том бүтээн байгуулалт байна. Том бүтээн, 100-ны бүтээн байгуулалт гэж одоо бид нар нэрлэдэг. Тэр үеийн 94 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тэгээ би түрүүн хэллээ шүү дээ, газраа бид нар бас хадгалж авч явсны хүчинд газартай байсан. Ерөнхий сайд бол активын ерөнхийлөгчтэй газраа шийдээд өгвөл хөрөнгө оруулалтыг засгийн газар шийднэ гэж бүр хэлж байгаад тэгээд газардаараа зураг төсвөө хийгээд бүтээн байгуулалтаа жил одоо хийгдээ явж байна яг графикаараа. Энэ 21 онд бол яг нөгөө барилгын материалын өссөнтэй холбоотой жаахан хүндрэл гарсан боловч барилгын ажил графикаараа явж байна. Энд бол үндсэндээ Монгол улсын шинжлэх ухааны салбарт судалгаа хийдэг төрийн өмчийн бүх байгууллагууд орчих багтаамжтай. Тэнд бол ерөнхийдөө 3300 хүний ажлын байр бий болно гэж үзэж байгаа юм. Тэгээд энэ маань 24 онд дуусаад 25 онд ашиглалтанд орчих. Энэ графикаар явж байгаа. Энэ бол одоо хандлага өөрчлөгч байгаа их том тохио гэж харж байгаа. Тэгээд энэ төсвийг асахгүй ингээд дараагийн засгийн газрууд хадгалаад ингээд хэмжээ явж гин гэдэг нь тэр хандлага тэр чигээрээ явж гин гэсэн үг. Зүгээр одоо бид нар төрөөс нэг л том юм хүснэ. 2 дахь зууныхаа гараандаар энэ хэдийн эрдэм шинжилгээний ажилтны цалинг нэмж өгч. Дэлхийн жишгээр шинжлэх ухаан дээд боловсрол бол дэлхийн жишгээр явдаг. Аль ч улсад адилхан нэг жишгтэй. Тэгэхээр ямар жишг нь яадаг цалинжуулалтын үед жишг нь ямар байдаг вөхтэй зэрэг дээд сургуулийн багш профессор эрдэм шинжилгээний ажилтны цалин бол их ойролцоо. Эрдэм шинжилгээний ажилтан докторуудын цалин бол нэг 20-30% өндөрлөл байдаг л да. Манайд бол одоо тэр жишг алдагдаад төрийн өмчийн их сургуулиудын багш профессорын цалин эрдэм шинжилгээний ажилтны цалингаас үндсэндээ 2.5 дахин өндөр болчиход байгаа. Энэний зүгээр яг хуу цалин бага байна энэ төр гэдэг асуудалтай биш. Хамгийн гол аюул юу байдаг вөхтэй зэрэг эрдэм шинжилгээний салбарт хүчтэй судлаач бараг тогтохгүй. Ягаад гэвэл энэ бага цалин дээр ажиллаж яснаас одоо амьдрал ахуйгаан бодоод их сургуулиуд бол шилжчихдэг. Энэ урсгал одоо хүртэл явж байгаа. Ганцхан чигээр урсаад байдаг. Энэ урсгал бол 2 тийшээ урсдаг урсгал байх хэрэгтэй. Судалгаа хийх сонирхолтой эрдэм шинжилгээний хүрээлэнд хүүхдэд ном заах сонирхолтой их сургуультай ажиллаад хоёул ойролцоо цалинтай бол яг сонирхолтой зэг дээр ажиллах боломжтой юм байгаа. Цалин нэмэх асуудлыг бид нар заавал тавина гэж бодож байгаа. Тэгээ дахиад яг энэ дээр төшгөл ядар болсон хүчинтэй хүний нөөцтэй холбоотой дахиад асууя гэж бодож байна. За анх бол одоо бидний үед бол тийм сонголт бол үнэхээр энэ төрийн том бодлого явж байсан, зэгцтэй байсан байна. Одоо бол тийм тогтолцоолог болсон байна тийм ээ. Өөрөөр хэлбэл одоо үнэхээр энэ одоо эрдэм шинжилгээний ажлыг энэ чинь лавиас дээр төшгөлсөн бас том өгдөхөнтэй үнийг хийх ёстой ажил шүү дээ. Энэ бүхнийг сонгож явах жоохон төвөгтэй байж магадгүй гэж бодох. Энэ дэр одоо ямар юу байдаг юм бол нийт одоо ажиллаж байгаа залуучууд чинь бараг 70-80%
залгуулсууд байхшгүй шүү дээ. Академийн одоо энэ бүтцийг хараад байхад Харин тий, ер нь бол их залуудсан байна. Тий, одоо хөгжлийн хамгийн гол өвчин зүйл бол яхаггүй хүний нөөц. Сайн хүний нөөцтэй байж ижил цаашаа алхах л да. Ер нь бол одоо манай шинжлэх ухааны академийн хэмжээгээр дундаж насжилт 41 байгаа юм. Ер нь бол 38 руу нэг орж ирж байсан. 2016-7 оны статистикаар. Бид нар бас бодлогын төвшөнд ярьж байгаа юм л да. Ер нь залуучууд хит олдчихвол өдөртөх хүн зөрчих гээд байдаг. Шинжлэх ухаан бол ер нь багшийн удирдлагаар хөлөө олдог л газар шүү дээ угаасаа. Тий? Ямар сургууль төгсөөд ирсэн сайн багштай очиж сайн судлаач болдог. Энэ утгаараа бол одоо 41 дундаж насжилт 41 байна гэдэг бол харьцангуй залуу актив. Бүрэлдэхүүний тогтолцоогоор аваад үзвэл. За сайн хүн тогтох, сайн хүнийг тогтоож ажилуулах бол бас хоёр талтай байна. Үнэхээр судалгааны ажил сонирхолтой. Энэнийг л хийн гэсэн хүмүүс угаасаа байдаг тийм ээ. Тэр улсууд бол тэгэл тэр цалин мөнгөний багыг аргалзахгүйгээр л ажиллаж байна. Тэд нар бол хамгийн өндөр бүтээлтэй ажилдаг. Тийм улсууд бол бас нэлийн олон хувийг эзэлж байгаа манай судлаач дунд. Нөгөө талаас цалин баг ч гэсэн бас сайн хүнийг оруулах тийм хөшүүргнүүд бол бид нар ашигладаг. Энэ нь юу вэ нөхдөд зэрэг гадаад харилцааныхаа шугамар дэлхийн маш олон оронд докторантурт явуулж болдог. Гэрээ хэлцээрээ өмчлээд тэндээс стипенд аваад тийм учраас тэнд 3-4 жил ажиллаад зэрэгээ хамгаалж ирээд ирсэн улсууд бол харин активдаа заавал ажиллаад байгаа юм. Тэрүүнд би бас баярлаад байгаа. Салингогод баг явахгүй. Ганц нэг хүн бол явдаг. Өөр нэг давуу тал бол эрдэм шилжгээний ажилтдаг хүн цаггүй ажилдаг боловч цагийнхаа менежментийг өөрөө хийгээд явах бүрэн боломжтой. Та 12 цагт өдөр ажилдаа ирж болно. Шөнө 12 цагт явж болно, тийм ээ. Өглөө 4 цагт ирж болно. Өдөр жах эртхий явж болно. Тэрнийг өөрөө дандаа зохицуулж болдог. Энэ бол бас судлаач хүний бас нэг их чухал эрхчлөө. Манай академийн дэргэд одоо ихтэй сургуулиуд юу байна? Байгаль сайхны Улаанбаатар сургууль маань одоо академийн дэргэд сургууль байхгүй. Тэр чинь одоо би даацсан сургууль болсон. Бид нар бас засагт санал хүсэл тавьдığım л да. Энэ Улаанбаатар их сургуулийг академийн сургууль болгож өгөөч. Бид нар бол тэгвэл бакалавр сурахгүйгээр магистр доктор сургадаг. Энэ сургууль болгох зорилттой байд ажиллаж чадна гэдэг байгаа. Тэгээд тэр асуудал бол бас биднээс хамаарал багтай л да. Хамгийн харамсалтай нь одоо академик хүрээлэнгүүдийн дэргэд доктор хамгаалдаг, докторийн сургалт явуулдаг, доктор хамгаалдаг зөвлөл байгуулахгүй байгаа. Докторийн сургалт явуулдаг эрх байхгүй байгаа юм л да. Энэ бол их харамсалтай. Энэ бол Монгол улс доктор бэлтгэх хүний нөөцийнхөө 50% ашиглахгүй л гэсэн. Актив дууга 50%. Энэ дээр бол төр бас бодлого гаргаж ажиллах болов уу гэж их найдаж байгаа. За өнөөдөр танаас асуух юм маш их байлаа. Гэхдээ тодорхой зүйл асуусан байхаа гэж найдаж байна. Тэгэхээр хүн болгон эрдэмтэн болох албагүй байх, тийм боломжгүй байх. Гэхдээ хүн болгон шинжлэх ухааны үр шимийг одоо хүртэж явах хэрэгтэй байх. Тийм учраас би танаас асуух зүйл бол ер нь зүгээр энгийн иргэн хүн энэ шинжлэх ухааны байгууллагаас ер нь юу хүсэн хүлээж авах хэрэгтэй юм бэ? Гэвэл юу гэж хэлж тий ер нь одоо миний ярих гэж бодож байсан гол чиглэлүүдээр бол та асуучлаа. Шинжлэх ухааны гол зорилго бол мэдлэг үйлдвэрлэх явдал гэж байгаа. Тэгтээ зэрэг улсууд мэдлэг үйлдвэрлэхээр дахиад нэг цаасны тухай бодол байдаг л да. Нэлийн хэсэг улсад. Тэр мэдлэг үйлдвэрлэх ажил бол өөр их хэцүү. Яагаад гэвэл тэр улга харагдаад байхгүй. Энэ үнэн мэдлэг худлаа мэдлэг гэдгийг шууд баталж болдоггүй. Тийм учраас шинжлэх ухаан бол зориуд хилээд байгаа байхгүй юу? Туршилтаар баталж болдог энэ мэдлэгийг мэдлэг гинэ. Энийг бол шинжлэх ухаан хийж явах хэрэгтэй. Энэ бий болсон мэдлэгийг дараа нь технологи болгох хэрэгтэй. Энэ мэдлэгийг нэлээд хэсэг нь технологи болох боломжтой байдаг. Нийгмийн ухаанд энэ мэдлэг
ямар замаар технологи болох хөхтэй зэрэг дандаа бодлогын зөвлөмж болж хэрэгжиж явах хэрэгтэй нийгэмд. Байгаль техник ухаан бол юм хийдэг, бүтээгдэхүүн хийдэг технологи болох хэрэгтэй. Энэ технологиуд дундаас одоо бол инновац болдог хэсгийг шүүж явдаг энэ тогтолцоо руу дэлхийд даяар орж байна. Манайх ч гэсэн одоо энэ тогтолцоо руу салхаж орлоо л доо. Тэгэхээр мэдлэг, технологи, инновац энэ гурав бол ингээл нэг юмны гурав гэлгээл байгаа юм л да. Тэгэхээр одоо шинжлэх ухаанаас одоо энэ гурвыг дамжиж гарахаар энэ гурав болгоноос ард түмэн бол юм хүлээх хэрэгтэй. Шинжлэх ухаан бол энэ гурав зэгүүдээс ард түмэндээ юм өгчих ёстой. За мэдлэгээс юу өгөх вэ? Энэ ард түмний сэтгэлгээний төвшинг өндөр байлгах. Бүх шатны боловсролын чанарыг сайжруулах юм бол дандаа мэдлэгээс л гарч ирж байгаа. Ингэж л явдаг одоо хорвоогийн хүн төрөлхтний хөгжлийн тогтолцоо байдаг. Технологи гэдэг бол хүний гар дээр тавьдаг юм үйлдвэрлэх аргыг бий болгоод өгнө. Энэ бол бүтээгдэхүүн. Гар дээр тавьдаг бүтээгдэхүүн. Энэ бол бидний өмсдөг гутал байж болно. Эсвэл одоо компьютерийн програм байж болно. Энэ бол бүтээгдэхүүн. Энэнийг бол ард түмэн бол бас тодорхой хэмжээгээр авдаг. Одоо социализмын үед Монголд байгуулсан энэ хөнгөн хүнсний үйлдвэрүүдийн үндсэн суурь технологиг академик хүрээлэнгүүдээр боловсруулж хийжсэн шүү дээ. Одоо бол харамсалтай манай үйлдвэрлэл бизнесийн салбар бол гаднаас технологийн шугам шууд авчирч суурилуулад тэн дээрээ юм хийгээд байгаа. Энэ бол нэг жаахан шинжлэх ухаанд мөнгө оруулах замыг бол жаахан хажуу тийш азайлгах гал байгаа асуудал. За инновац гэдэг нэг юм байна. Инновацаас бид нар юу хүлээх вэ? Инновац бол үндсэндээ технологийн хурдтай дэвшлийг хангаж өгдөг нэг шат. Тэгтээ зэрэг инновац болох хэмжээний технологиг олж аваад энийг нэвтрүүлэх үүрэгтэй улсууд бол бас л нөгөө үйлдвэр технологийн салбар байдаг. Тэгээ манайд энэ инновацийг үйлдвэр технологи руу оруулахад бол нэлээд бэрхшээлтэй. Энэ бол нөгөө үйлдвэр технологийн салбарын сул дурай муудан биш, дургүйдээ биш, харамчтай биш. Энэ юундаа байна вөхтэй зэрэг манайд үйлдвэрийн суур технологи хөгжих байх. Суур технологи нь хөгжсөн оронд шинэ технологиг мэдэрнэ. Энэ инновац болох технологиг мэдрээд суур технологи дөрөв тавиад аваа явуулдаг. Тэгтээ зэрэг бид нар чинь одоо нэг тийм мэдлэг үйлдвэрлээд тэр нь инновац болох замд ингээд нэг саад бэрхшээл арилгаж чадахгүй яваал байна л да. Энэ дараагийн зууны бас л нэг ихний 10-20 жилд болвол үйлдвэрлэлийн технологид бол том өсөлт хийх ёстой. Сая одоо засгийн газраас их хурлд шин сэргэлтийн бодлого гээд 6 чиглэлтэй 6 том салбартай бодлого оруулж батлууллаа л да. Энд бол яах аргагүй одоо энэ үйлдвэрийн сэргээлт гэж том хэсэг болж орж байгаа. Тэгэхээр үйлдвэрийн сэргээлт гэдэг энэ юмдаар одоо технологи инновац бол цаашдаа хөгжөөд явах боломжтойгоос гадна энэ бодлогыг засгийн газар хэлж яхад ерөнхий сайд маань одоо энэ шин сэргээлтийн бодлогын хэрэгжилт эхлэмэгс одоо эхэлж байгаа 1 сарын 1-ээс эхэлж байгаа шүү дээ. Бид нар Монгол улсынхаа шинжлэх ухааныг тултлан дэмжиж цуг авч цуг хөгжиж явна гэдгийг бол албан ёсоор хэлсэн. Яг энэ сайхан ерөнхий сайдын үгээр өнөөдрийн нэвтрүүлгээ жаргая гэж бодож байна. Тэгэхээр энэ манай төрийн шинжлэх ухаанд хандах хандлага бол их өөрчлөгдөж байгаа юм байна. Таны ярианаас мөн одоо энэ төрийн шинжлэх ухаанд хандах хандлага өөрчлөгдөж байгаа энэ хандлагаас одоо ард түмэн бид нар бол их олон зүйлд итгэж болох юм байна гэж ингэж бодож байна. Ер нь шинжлэх ухааны академи гэдэг бол дөрвөн метрийн ярьснараа зүгээр нэг салбар биш. Энэ бол одоо үнэхээр оюун санааны төрийн бодлогын тийм дэд бүтцэс бүх салбарт нөлөөлдөг үүний хөгжлийн одоо гарц гаргалгаа хөшүүргийн одоо бий болгож байдаг ийм их гайхамшигтай том салбар гэдэг нь ойлгож байна. Тэгээд шинжлэх ухаан бол өөрөө судалгааны байгууллага төдийг өөрөө бас судлагдахгүй юм байна. Шинжлэх ухааныг бас судлах хэрэгтэй гэж бодож байна. Энэ зорилгын үүднээс хэл зохиолын хүрээлэнгийн 100 жилийн зориулж UBS телевизэн сарын хугацаатаа сурчлагын аян зохион байгуул 6 удаа нэвтрүүлэг хийж тэрийгэ цаашны судлагдсан гэдэг энэ болон шинжлэх ухааны таны мэдхийн булан болгоё. Энэ бол одоо бүх нийтийн боловсролд зориулсан шинжлэх ухааны хэлбэршүүлсэн нэвтрүүлэг бай. Энэ бүхнийг бол шинжлэх ухааны академи дээр түшиглэж явуулъя гэсэн
ийм бодлого одоо явж байгаа. Таныг энэ бодлогыг дэмжиж байгаад одоо их талархаж байна. За өнөөдөр манай энэ оны анхны одоо анхны нэвтрүүлгээр шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч академич Дүгрийн иргэдэл академич маань оролцож өмнөх 100 жил 60 жилийн энэ ололтыг дүгнэж дараагийн энэ 100 жил 60 жилийн бүтэн эрнийг эхлүүлж байгаа энэ бодлогоос богинохж гисэн богинохон царт одоо тайлбарлалаа. Гадаанд баярлалаа. Тэгээд шинжлэх ухааны академийн үйл ажиллагаа төрийн амьдын сайхан дэмжлэгийг авч Монгол улсын хоёрын дундаас одоо хөгжих ийм сайхан ирээдүй бидний өгч байна. Тэгээд танд амжилт хүсье. За танд их баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.